Юмс үзэгдэлд дотоод сэтгэлээрээ хүлэгдэн уягдах нь шатаж буй нүүрс мэт гэдгийг мэдтгвэ. Рама харин хүлэгдэн уягдахаас ангид байх хязгааргүй тэлэлт нь мөнхийн ашрын мэт гэдгийг мэдтгвэ. Мэдлэг 7 сарын 19 Басиста инхүү үргэлжлүүлв. Дун үрд зэргийг гартаа барьсан бурхан бишрэм нөхцөлдмөл байдлынхаа ачаар гурван ертөнцийг хамгаалдаг. Бишрэм нөхцөлдмөл байдал гэдэг нь бурханлаг оршихуйн хувьд хязгааргүй, хэлбэр дүрсгүй, төгс ухамсар Брахман нь энэхүү уудам ертөнцийг оршин тогтнуулахын тулд өөрийн хүслээр тодорхой хэлбэр үүрэг хариуцлагыг жишээ нь Вишну бурхан болох өөртөө хүлээдэг. Нар гэрэлтэж бүтээгчийн сансрын бие энэхүү уудам бүтээлийг чиглүүлсээр байгаа нь яг энэ төрлийн нөхцөлдмөл байдлын ачим. Мөн Шива бурхан ч гэсэн энэ төрлийн нөхцөлдмөл байдлын ачаар бурханлаг оршихуй болон гэрэлтдэг. Энэхүү ертөнцийг тэтгэж янз бүрийн хэлбэрээр үйл явуулдаг бурхад ч энэхүү бишрэм нөхцөлдмөл байдал буюу хязгааргүй зүйл нь хязгаарлагдмал хэлбэрт орох нь зовлон биш, харин ертөнцийг тэтгэх гэсэн агуу хайр, өршөөлийн илрэл учраас бишрэм хэмээжээ. Нөгөөтэйгөр үржил шингүй хоосон нөхцөлдмөл байдлын нөлөөнд ор сэтгэл нь ийм туршлагыг тааламжтай гэж төөрөлдөөд итгэж таашаал идэх хүсэл тачаалын золиос болдог. Сансрын элементүүдийн үйл явц хүртэл нөхцөлдмөл байдлаас үүдэлтэй. Үүний л ачаар тэнгэр дэх бурхад, газар дээрх хүмүүс, доод ертөнц дэх чөтгөрүүд, далайн давлгаа мэт мандаж бас ундаг. Далай дах том загас, жижиг загсаа эддгийн адил. Эдгээр тоо томшгүй олон оршихуй, бие биенээ тижээж нөхцөлдмөл байдлынхаа улмаас огторгуйд хөлхөлцөөр. Огторгуй дах одод нөхцөлдмөл байдлын улмаас өөрсдийн тойрог замдаа хөдөлдөг. Мандаж бас жаргаж, заримдаа тод, заримдаа харанхуй болдог. Мөн хэд хэдэн толб буюу согогтойч хийгддэг. Сар нь нөхцөлдмөл байдлынхаа улмаас дэлхийг тойрон эргэлзээр байх бөгөөд үүнийгээ хизээж орхидоггүй. Ай Рама, оршихуй хэн нь үл мэдэгдэх нэгнээр хязгаарлагдмал оюун ухаанаар барьж дийшгүй тийм нууцлаг хязгааргүй ухамсар түүгээр бүтээгдсэн энэхүү нууцлаг бүтээлийг хар. Энэ ертөнцийг хоосон орон зайд зөвхөн сэтгэлийн нөхцөлдмөл байдлаар элбэдэн бий болгосон юм. Энэ бол бодит биш. Мөн энэ ертөнц бие махбод зэрэгт уягдсан бүх амьтдын амин чухал хэсгийг таашаал идэх гэсэн шунал хүсэл мэрж байдаг. Тэдний тоог далайн эргийн элсний ширхгүүдээс илүү гаргаж тоолох боломжгүй. Энэ ертөнцийг бүтээгч нь эдгээр тоо томшгүй оршихуйн нөхцөлдмөл байдлаар бий болгосон. Эдгээр оршихуй нь үнэндээ эндэх тамийн дүрлэлдсэн галын хуурай түлээл гэсэн үг. Энэ ертөнцид ямар ч зовлон зүдгүүр байсан тэр нь зөвхөн тэдгээр оршихуйд зориулагдсан гэдгийг л мэдтгвэ. Гол мөрөн хүртэл далаа руу хурдцтай урсдгийн адил зовлон зүдгүүр нь сэтгэлийн хувьд нөхцөлдсөн хүмүүс рүү урсдаг. Ийхүү энэ бүхий л бүтээл мунхаг байдалд автсан байдаг. Гэсэн хэдий ч хэрэв хүн энэхүү таашаалын шунлыг тасдаж чадвал сэтгэлийн нөхцөлдмөл байдлын хязгаарлалт нь асар их тэлэлт болж өгдөг. Сэтгэлийн нөхцөлдмөл байдал буюу хязгаарлагдмал мөхөж үгүй болох зүйлтэй уягдах энэ үе мөчийг шатаах мэт маш их өвдөлтийг, шаналлыг авчирдаг. Рама харин хязгааргүй тэлэлт буюу хязгааргүй рүү чиглэсэн чин бишрэл тэрхүү
Шатаж буй өвдөлтийг ангаадаг шид юм. Юутаач үл уягдах тэрхүү сэтгэл нь хязгааргүй тэлэлтийн амар амгалан бат суусан байх бөгөөд таашаал баяр баясгалан авчирдаг. Өөрийгөө танин мэдэх үед баттай үндэслэсэн тэр хүн энд бас одоо чөлөөлөгддөг. Мэдлэг 7 сарын 20 Рама йогийн дадлаар төлөвшөж гүйцсэн сэрүүн үеийн гүн нойр мэт энэхүү төлөвийг үннийг танигчид Турья буюу дөрөв дэх төлөв хэмээн нэрлэдэг. Васиста ийхүү үргэлжлүүлв. Рама бүх цаг үед зохих зүйлийг хийхдээ сэтгэл нь үйлдэл, бодол санаа эсвэл объектэд үл уягдах ёстой юм. Мөн дээрх тэнгэрт доорх зүйлд болон бусад зүгт ч уягдах ёсгүй. Гадаад харилцаа холбоо, дотоод мэдрэхүүн зам ёсны хөдөлгөөн мөн амин хүчинд ч хүлэгдэх ёсгүй. Сэтгэл нь толгой дотор, тагнаа дотор, хөмсөг хооронд, хамрын үзүүр эсвэл ам, нүдэн дотор ч орших ёсгүй. Мөн харанхуйд, гэрэлт, бүр зүрхний агууд ч байрлах ёсгүй. Сэрүүн байх, зүүдлэх, унтах төлөвүүд түүнийг хүлж барих ёсгүй бөгөөд уудам, цэлгэр, цэвэр орон зай хүртэл түүний гэр байх ёсгүй. Өнгөний спектр хөдөлгөөн ба тогтвортой байдал, эхлэл, дунд, төгсгөл болон бусад зүйлд үл уягдаг. Сэтгэл нь хол эсвэл ойр, урд объектууд дотор эсвэл өөртөө орших ёсгүй. Мэдрэхүүн туршлагууд, аз жаргалын төөрөгдөм төлөв, үзэл баримтлал, ойлголтууд сэтгэлийг эзэмдэх ёсгүй. Сэтгэл нь энэ ертөнцийн объектуудын туйлын хоосон чанарыг ухамсарлах мэт гадагш чиглэсэн өчүүхэн төдий бодлын хөдөлгөөнөөр цэвэр ухамсар, дотоод цэвэр ариун ухамсар болон орших ёстой. Ийхүү бүх уялдаа холбоо тасрах үед хувь сүнс нь биш болдог. Сэтгэл нь өөрийн онцлог шинж чанартай бодлын хөдөлгөөнөөс ангижирч зөвхөн амар амгаланг мэдрэх тэр төлөвийг сэрүүн байх үеийн гүн нойр гэдэг. Энэхүү сэрүүн байх үеийн гүн нойр хэмээх төлөв төлөвшөж гүйцэх үед үүнийг Турья буюу дөрөв дэх төлөв гэж нэрлэдэг. Үүнтэй баттай суусан мэргэн ертөнцийг яг л сансрын тоглоомын талбай мэт харин амьдралыг сансрын бүжиг мэт л хардаг. Үүнээс цааших төлөв энэ нь бие махбод ухамсараас давсж гарсан хүмүүсийн төлөвийг хэлж байгаа. Үүнээс цааш төлөв нь үгээр илэрхийлэхийн аргагүй зүйл. Энэ бол Турьягаас цааших төлөв. Рама түүнд хүрэхийг хичээх түн. Үнэн дээр энэхүү ертөнцийн үзэгдлийн шалтгаан нь мунхаг байдал буюу бодит байдлын мөн чанарыг судлан шинжилээгүй явдал юм. Дэнлүү тэр даруй харанхуйг үгүй хийдэг шиг өөрийгөө танин мэдхүүн гэрэл нь мунхагийн харанхуйг тэр даруй сарниулдаг. Тиймээс хүн хувь сүнс буюу сэтгэл эсвэл дотоод сэтгэл зүйн хүчин зүйл гэж юу болохыг судлах хэрэгтэй. Цор ганц үнэн болох дээд бие нь идэвхгүй болон оюунлаг зүйлсийн яг голд байдаг. Тэрэл дангаараа олон талт байдлыг бий болгодог. Тэгээд эдгээр бүх олон янзын нэрээр нэрлэгддэг. Хүүхэд асрагч хүүхдийн анхаарлыг сарниулахын тулд нэг газраас
нөгөө рүү авч явдаг шиг энэхүү сэтгэлийн нөхцөлбөл байдал буюу сэтгэл зүйн дадал хандлагыг хувь ухамсарыг нааш цааш авч явдаг. Ийхүү сэтгэлийн нөхцөлбөл байдлын олсоор хүлэгдсэн хувь сүнс нь янз бүрийн төрөл зүйл болон дахин дахин төрж эцэс төгсөөлгүй зовлон туулдаг. Мэргэн Васистаг ийхүү хэлэхэд бас нэгэн өдөр өндөрлөж цугласан олон оройн залбирал үйлдэхээр тарцгаав.